Дэлхийн монголчуудын MCL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цагаар минутанд та бүхэнд хүрдэг. Ямааны махан халуун дээр нэртэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай мотой хөтлөгч Ари, ааш мотой хөтлөгч Ари нар хамтран хүргэн. За найруулагчаар Чимбот ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ хэрвээ та ханиа томон хүрсэн бол Тайлал хотын тусламжийг аваарай өрөөтэй Тайлал хот хамтран ажиллаж байна. За мөн толо барилгагчтай Family хар цагаан болон бүх төрлийн хувцсны шингэн вог хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарвуу. Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлгийн баасан гарагийн дугаараас хэдэн комент уншия гэж бодлоо. Эма ойдов гэдэг YouTube хэрэглэгч ингэсэн байна. Өглөө бүр сонсдог шүү хоёроо. Хаяа эрэгтэй Ари, эмэгтэй Аригийн мэдээлэл санал комментиг үл тоосон юм шиг нэг их дэмжихгүй, тоомжиргүй хандаж байгаа юм шиг санагддаг. Санамсаргүй байлгүй дээ. Санаатай бол дэмэн шүү. Эмэгтэй Аригийн Ирланд дахь Эма их чинь анхаарал өглөө шүү гэсэн. За ихтэй хүмүүс гоё юм аа. Ахтай ихтэй яа. Гэ ингээ олонныхаа хүчинтэл өнөөдөр чи намайг радиод юу яагаад ажиллаж чинь гэж бодож байна. Дээрээс ах маань дэмжээд ингээд хажуу талаас дэрэгдээс ихчнэр маань дэмжээд гэхдээ аригун миний мэдээг тэгж үл тоосон юм шиг байдгүй юм а зайлвал яг л нөгөө одоо сонсож байгаа л тэр шүү дээ гэж бодоо. Гэхдээ надад бас тэгж санагддаг. Гэхдээ санаатай бол биш. Энэ дэр нь анхааруулга авлаа. Баярлаа. За би энд бас нэг энэ их хөөрхөн комент байсан. Ариггүй их айлгүй маа гинэ. Энэ үнэ бүр. Тийм үү? Тийш дээ. Чи хоёрыг бүр зэрэгцүү суулгаж байгаад хэн нь айлгүй вэ гэд 100 үнээс санал авахд би нэг 10 үнээс санал авбал их юм болно шүү яасан юм дээрээ. За өрсөлдөж үзэхгүй. Үгүй хүмүүс бичиг хэн нь айлгүй вэ гингүүт би ерөөсөө айлгүй дээр нь орж ирэхгүй нэрээ үннийг хэлээ. За тэгээд хойноос нь үргэлжлүүлээд энэ одоо Noni Sita гэдэг хэрэглэж байна л да. Бүхэн хөгжилтэй хоорондоо их vibe нэлдэг хоёр шүү. Хоёулаа мэдээлэл сайтай мундаг санагддаг шүү. Амжилт хоёроо гэсэн маань. Өнгөрсөн 7 хоногт хоёулын дээр нь бас нэг юм комент ирсэн байсан. Би нэгэ магтаж байгаа ямиг их уншаад байна гэд бит хоёр бүр их магтаад байгааг нь уншихгүй байгаа штэ санаацаа. Хамгийн бага магтаж байгааг л уншиж байгаа шүү. За өнөөдрийн мэдээлэлөө бүгдээрээ орцгоё. За мэдээ үнэхээр их дүүрэн үйл явдал дүүрэн хэдэн хоног болж өнгөрлөө. Би бүр хил захнаад болтгүй. Эхний мэдээллийг дуудъя. За эхний мэдээлэл PSG Интер гэдэг хайлт Америк нэгдсэн улс 500 мянга гэсэн хайлттай байна. Дагаад Луис Энрике гэдэг хайлт 50 мянган хайлттай бол Луис Энрике гэдэг хайлт Францад 2 сая хайлттай. 2 сая хайлттай. Луис Энрике доктор буюу Луис Энрикегийн охин гэдэг хайлт 500 мянган хайлттай. За энэ мэтчлэн Луис Энрике гэдэг хүний нэр дэлхийд даяар одоо шуугж байна. За түүний охинтой бас холбоотой хайлтад үссэн. За би нэг ганц ийм юм хэлье. PSG гэдэг баг за хөл бөмбөгийн баг 2011 онд Катарууд худалдаж авсан. За энэний цаана амар том 8 явсныг бүгдээрээ хожмоо ил болсон. Яаж Катар шиг жижигхэн улс дэлхийн хөл бөмбөгийн аваргыг зохион байгуулсан бэ? Ер нь авах боломжгүй энэ чинь дэд бүтцэн авахгүй стадион бариагүй жиж Катар авцсан. 22 одоо дэлхийн аваргыг зохион байгуулахаар болсон. Энэний цаана маш том навилгал явсан гэж ярьдаг. Ер нь бол Катарчууд Азийн ядуу одоо FIFA-гийн төлөөлөгч одоо зөвлөлийн гишүүдийг худалдаж авсан, Африкийнхыг худалдаж авсан гэж ярьдаг. Тэгээд саналын авахын тулд за ингээд аль нь хаана дэлхийн аварга болох вэ гэдэг FIFA-гийн зөвлөл ингээд шийддэг. За тэгээд санал нь өрөөгөө. Ингээд Европын холбоон дотроос Европын хүмүүс дотроос нэг хэсгийг зулгаах хэрэгтэй болсон. За ингээд Француудтай наймаалцсан гэж ярьдаг. За ингээд Катар дэлхийн аваргыг авсны дараахан PSG гэдэг багийг Катарууд авч эхэлсэн. Катарыг худалдаж авсан. За PSG гэдэг багт 1.4 тэрбум доллар зарцуулсан. Шинэ тоглогч авахын тулд Катарууд одоо энэ юунаас газрын тосноос олсон мөнгөөрөө шүү дээ. За ингээд хэнийг авсан бэ гэхээр Неймар. За супер од Неймарыг эхэлж авсан. Дараа нь супер од Килиан Мбаппе. Тэгээд Лайонел Месси энэ 3 нэгэн цуг ямар ч хүний толгойд орох боломжгүй 3 үеийн 3 супер од нэг багтаа болж ирсэн. Энэ бол PSG. За PSG ингээд гол зорилго нь бол аваргуудын лиг төрүүлэх байсан. За ингээд аваргуудын лиг төрүүлж чадаагүй. Лайонел Месси гарахаасаа өмнө Витиня гэдэг тоглогчд ингэж хэлжсэн байна. Та нар хизээж аваргуудын лиг төрүүлж чадахгүй гэж хэлжсэн. За тэгэд нөхцөл байдал иргсэн. За ингээд PSG-г Неймар ч өргсөн, Килиан Мбаппе ч өргсөн, Месси ч өргсөн. PSG-д супер од үлдээгүй. За ингээд супер од үлдээгүй мөртлөө энэ жилийн аваргуудын лигт финалд үлдсэн. Финалд үлдэхдээ Интер Милан багтаа тоглоод зүгээр нэг ялаагүй.
5-0-оор бутны эргэж яллаа PSG. PSG аврагуудын лигт анх удаа ингэж төрүүлж байна. За энэний гэхдээ гол цам Неймарч биш, Месси ч биш. Килиан Эмбапе аль нь чадаагүй хин чадсан юм бэ? Дасгалжуулагч чадсан гэж хүмүүс үзэж байна. Энэ хүн бол Луис Энрике. Луис Энрике бол дасгалжуулагч. За Барселонод байхдаа бас дасгалжуулаад аврагуудын лигт аврагыг авч өгч ирсэн. Энэ дасгалжуулагч хүн болгоны анхаарлыг татж байна. За тэгээд юу бас их анхаарал хүмүүсийн зүрх сэтгэлийг хайлуулад байгаа вэ гэхээр Луис Энрике гарч ирээд яагаад ялсан тухайгаа ярихдаа миний одоо гэр бүл миний хойноос маш их дэмждэг, намайг дэмждэг. Би энэ дэлхийн хамгийн азтай хүн. Тэр тусмаа манай гэр бүлийн залагч, чиглүүлэгч миний охин Шана аймаа гэж хэлсэн. Шана гэдэг охин 2019 онд маш онцгой ясны хорт авдраар нас орсон. 9 настай нас орсон охин юм байна. За энэндээ одоо өөрийнхөө ялалтаа одоо охиндоо зориулсан гэж хэлж байгаа. За ингээд хүмүүсийг уяраагаад байгаа юм байна. Луис Энрике өөрийгөө хэлэхдээ би энэ дэлхийн хамгийн алдартай дасгалжуулагч аа. Тэгээд би энэ алдартай биш хамгийн азтай тасгалжуулагч, азтай хүн. Тэгээд таны охин нас орсон шүү дээ. Энэ таныг одоо азтай гэж хэлэхэд хүрэж байгаа юм уу? Азгүй явдал биш үү гэхэд нь Луис Энрике ингэж хэлсэн байна. 9 жил гайхамшигт он жилиг миний охин бидэнтэй хамт өнгөрөөсөн. Энэ бас л азтай. Тэр би явцсан гэж ерөөсө боддгоо. Үргэлж биднийг чиглүүлж идэг гих мэтчлэн бүх одоо Луис Энрикений энэ амжилтын нууц охин луугаа зарсан. Ийм гайхамшигт үйл явдал болсон байна. Ер нь эерэг хүн те. Маш эерэг. Би чамаг нөгөө мэдээгээ яриад эхлэхэд нь би мэдээч уншаагүй болохоор мэдгүй. Тэгээд ингээл катарчууд мөнгө хаяад байсан. За ингээд авилга ингээд одоо те дэлхийн авраг ингээд явж явжсэн аа. PSG аврагуудын лигт очиод бүр нөгөө 75 50 гэдэг шиг шал арчсан юм байна да гэсэн хүлээлттэй суужсэн чинь төрүүлсэн. За энэхүү одоо PSG-ийн аврагуудын лигт удаан хүлээсэн аль хэрт авч болох байсан гайхамшигтай тоглогчтойгоо биш. Луис Энрике гэдэг энэ дасгалжуулагчийн хүчинд энэ удаа авлаа жинхэнэ баг шиг баг байлаа гэж хэлж үзэж байгаа. Зөв түүнийг дагаад Луис Энрике Шана гэдэг охиныхын тухай одоо энэ Шана гэдэг охинтойгоо цуг авахулсан зургийг харж байна. Надад нэг сэтгэл төрсэн зураг нь одоо ингээд тоглогчдын нэрийг хонь бичдэг штэ. За тэрний хонь Шана гэдэг нэртэй юм жерсинэд хүүхд хүмүүс өмсөж яваад лээ. Луис Энрике гэдэг юм. Тэр нь маш хөөрхөн санагдсан. Шана бол яг харагдахгүй амуртлуу энэ багийн ингээд зүрхэн байсан юм а гэсэн утгаар ингээд тэрийг ингээд зориулаад байгаа. За тийм бичлэгүүд үнэхээр хөөрхөн охин байна нүү царайлаг хөөрхөн охин. Үнэхээр сэргэлэн охин байгаа. За энэ аврагуудын лигийн энэ тоглолттой холбоотойгоор олон бас хүмүүсийн хайлт дагаж орж ирж байгаа. За нэг асуудал яригдж байгаа нь эхний асуудал Дембелегийн асуудал яригдж байна. За Дембеле гэдэг хайлт Эквертанд 20 мянган хайлт. Нэг сонссон нэр байх чинь вэ? Усмана Дембеле. За Дембеле бол тухайн цаг үед за Барселонод маш үнэтэй ирээд тийм амжилттай тоглож чадаагүй бас нэг карьер нь унах нэг хөвгүү байдаг юм а. Супер хотод гарч ирээд карьер нь унахыг харах үнэхээр хөвгүү байдаг. Дембеле бол ерөөсөө олигтой тоглож чадахгүй явсаар байгаад энэ удаа Луис Энрикегийн доор аврагуудын лигт авраг авлаа. Тэгээ Дембеле ингэж хэлжсэн. Килиан Эмбапед тоглож байхдаа супер хот шүү дээ. Луис Энрике бас дасгалжуулж ирсэн. Чи хамгаалтанд гүү. Яагаад чи гүүх ёстой вэ гэхээр чи мундаг тоглогч гэдгийг хэн ч мэдж байгаа. Гэхдээ чи лидер шиг манлайлагч байх ёстой. Өгч байгаа юм шиг гүү гэж Килиан Эмбапе зарц хэлдэг байсан. Гэхдээ Килиан Эмбапе жоохон цамаан гэх юм уу залхуу. Тэр болон гүйдгүйсэн бол Дембеле энэ удаа бүр солиотой юм шиг жинхэнэ манлайлагч ээж довтлогч мөртлөө бүх юмд гүүж пресс хийж одоо Интер Миланых нэг өстой гай болсон гэж хэлж байна. Үнэхээр гайхамшигтай тоглолт болсон. Тэгэд хөл бөмбөг сонирхчдын хувьд жилийн хин балондор буюу алтан бөмбөгийг хин авах вэ гэдэг хамгийн том яриадаг. Энэ удаа баг Дембеле авах нь баг тодорхойлж ах шиг байна. Луис Энрике ч гэсэн өөрөө үгэнд хэлсэн. Дембеле бол одоо алтан бөмбөг авах нь тодорхой юм а гэж ярьж байгаа. Зөө. За энийг дагаад бас нэг сонирхолтой бас хайлтууд бас орж ирж байгаа. Ли Кангин гэдэг хайлт өмнө Солонгост бас 100 мянган хайлтаар тэргүүлж байгаа. Ли Кангин бол PSG-гийн Paris Saint-Germain багийн өмнө Солонгосын тоглогч. За энэхүү Солонгос одоо тоглогч бас аврагуудын лигт төрүүлж байна. За ингээд энэнд нь бүр Солонгосууд альбан ёсоор засгийн газарсан хүртэл баяр хүргэжээ. За тэгээд Солонгосууд бас их баярлж байгаа мэлээ энэ асуудал дээр. За сайныг дагаад саар гихчээр бас нэг мэдээд дагаад байгаа нь Paris Saint-Germain энэ аврагуудын лигийн цомыг олон жил хүлээсэн. За ингээд төрүүлэхэр чинь бөөн баяр болт юм байгаа зү. Paris Saint-Germain-ийн фэнүүд Парис хотноо гараад одоо ялтын баярын ятгад Парисын баг юм биш үү? Тэгээ нэрнээс нь нарсан чинь Paris Saint-Germain гэдэг тийм ээ. За Парист тэгэхээр фэнүүд нь олноороо гараад орой тэмдэглэсэн, ялтаа тэмдэглэсэн. За үүнийг дагаад маш олон эмх замбраагүй байдлууд гарсан юм. Одоогийн байдлаар 5 хүн нас орсон байгаа. Зарим нь зүгээр машинаар скутерээр явж байгаа мөргүүдсэн, зарим нь утгуулсан гэдэг нэлийн тийм
эмх замбраагүй байдал бас Парист газар аваад байна. Энийг дагаад за энд бол Эммануэль Макрон маш харамсаж байна. Энэ болохгүй үйл явдлаа болчмгүй үйл явдал гэж зарласан байлаа. Хөө эн чинь зүгээр хүмүүсийн дунд ил тод шууд солиод буудуулаад нөгөө улс төрийн жагсаалт цуглаанарх юм болоод шүү дээ баг. Тийм. За амбаа юм бат ах Дембеле энэ жил балондор авах байхаа гэсэн байна. За бараг л юу н авах нь бараг тодорхойлж байгаа шиг байна. Үнэхээр бас тийм супер бүрэлдэхүүнтэй мөртлөө аваагүй Дембеле, Луис Энрикегийн багийн хүү одоо аврагуудын лигийг авлаа. Би ер нь нэлээд хэдэн жил хөл бөмбөгийн орчуулга хийсэн. За тэгээд одоо Champions League, дэлхийн авраг, нэмээд World Soccer гэх сэтгүүлүүд дээр одоо миний нэр явдаг гэх юм уу та. за Гэвчих хөөх юм нь орчуулга хийгээд байдаг. Надад нөгөө хөл бөмбөгийн талаар мэдээлэл нь түүч байдгүй уучлаарай. Гэхдээ бол сая ингээд чиний ярьсан яриаг бол сонсоход бол үнэхээр сонирхолтой байлаа. Ингээд би баг багаар ажгүй ярддаг залуу. За ингээд айлгуудад эхэлдэг харж байна. За яа. Би тэгтээ нэг одоо жишээ нь офс дээр би одоо өдөрт ингээл зарим ингээ хөл бөмбөгийн юмыг анжаахаас суугаад би ерөөхдөө та яраас ингээ чамаас мэдээлэл аваад анжаахаас тасгалжуулалт аваад сурах гал байгаа шүү бага сонирхол байгаа. За амбага юм ах бас их сонирхолтой пост бас тавьсан байлээ. Paris Saint-Germain-ийн түүхэнд халимгууд түүхэн үрэг гүйцэтгсэн тухай танаа радиогоор уншсан нийт дахид сонсох гээд хайваа гэсэн мэн. За нэг тийм юм яриад лээ. Халимгууд бас Paris Saint-Germain-ийн Жермен бас түүхэн үрэг гүйцэтгэв. Би хайгаад бол олоогүй. Гэхдээ бас үнэхээр сонирхолтой байна. Энэ багийг бас өдий зэрэгт хүрэхэд бас оролцож исэн юм шиг байлээ. Хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ хэрвээ та ханиа том хүрсэн бол Тайлал хотын тусламжийг аваарай гэсэн үгээр Тайлал хот хамтран ажиллаж байна. Ханиа томуу ч бас ганцхан одоо улирлын шин чанартай байха болсон. Өвлөл бид нар ханиад хүрээд идэг гэдэг бол зуны ханиад нэг ялангуяа одоо би өөрийнхөө биеийн дээр надад их хүнд тустай. Би ч нэг жилдээ нэг 2-3 удаа хоолоогоо алдчихтiin бүр ярьж чадахгүй сөөгөөд 2-3 хоног яг ингэдэг үед тэгэхээр 100 бол одоо бид нар кондишны ханиад гэж байна. За тэгээ хөлөрч явж байгаа хүүтэн халууны харшил болсон ханиад гэж байна. Яг иймэрхүү ханиадуудаас урьдчилан сэргийлэхийн тулд өвлөн уусан Тайлал хотоо бас л гэртээ нэг аваад тавьчихад гимгүү магадгүй машиндаа ийцээ явж байгаа бас болно шүү дээ тийм. За хамгийн гол нь шинж тэмдэг дүнгэж нэг бие харцаагаад эхлэх үед Тайлал хот хамгийн урд дүн те ер нь ханиадыг тусаад хүндэрцэн дараа л имжлэх бол үнэхээр хэцүү байдаг. За яг Тайлал хот бол танаа гэрт бол заавал байж ах хэрэгтэй. Жохон бие харцаах дуугаад бүх асуудлыг намдах шууд намдаадаг. За энэ чинь 3 юм найрлагатай учраас халууныг буруулж байгаа. Ханиадтай тэмцэж байгаа юм. За бас өөр нөгөөхний үлээ. Бас нэг өрөвслийг дарах үйлчлэг. Өвчин намдах. Юу одоо жишээ нь ингэдэг л дээ. Ханиад хүрсний дараа бид нар чинь ингээд одоо толгой өвдөх, халуурах, хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж тэмдэг илрээд байдаг. Гэхдээ Тайлал хотыг өмнө нь би өөрөө ингэдэг байсан болохоор би яг өөр дээр л яриа. Одоо ингээд өнөөдөр ингээд за би бодъё л да хавар миний бие жоохон арзаасан бол би гараад гадаа байгаа одоо аптекаас нэг Тайлал хот аваад уучингууд миний нөгөө шинж тэмдэг зүгээр болчихно. Тэгэл би орхичдаг заяа. Тэгсэн чинь эн чинь яг ингээд цаг ясаар нь одоо 24 цагийн турш 4-ийг уух юм бол тэр ингээд эхэлж байгаа ханиа дарагдах юм билээ. Тэгэхээр ингээд над чиг юм шиг ингээд мангартаад нэг уунгууд тухайн мөчтөө шинж тэмдэг дарагдана. Тэгтээ ханиад чинь идэгнэ гэсэн юм байхгүй. Тэгэхээр 24 цагтаа заавал 4-ийг уух нь байна. За Тайлал хот бол парацетамолын тунг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвлөдөг хамгийн зохистой тунгаар ангуулсан ийм Альбесор Нобель Монголиа компани хамтран оруулж ирж байгаа. Нобель Монголиаг та бүхэн Facebook-оос хайх хэрэгтэй. Лайк дараарай. Facebook пэйж дээр мөн дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Харин утсаар мэдээлэл авъя хамтран ажиллая гэвэл 77-4 50-50 юм байна. 77-4 50-50. Бүх хэмжээ сангаас та худалдан авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ хэрвээ та ханиад том хүрсэн бол Тайлал хотын тусламжийг аваарай те. Тайлал хот хамтран ажиллаа. Баярлаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл би түрүүн яг ингээд бид хоёр өглөө ирээл трендүүдээс сонгоол яг нэвтрүүлэг рүүгээ орж ирээл ерөнхийдөө нэг шууд уншиж явдаг. Одоо англи ч юм уу те гадаад их сурвалжаас нь шууд уншиж явдаг болохоор заримдаа алдах эндих юм гарна л та хүн юм хойно. Тэгээ би яг түрүүн ингээд би жишээ миний мэддэггүй гай яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө гараад аз олж ариугүй маань намайг засаж залрууллаа л та. За 10 гаруй жилийн өмнө бид нар Грета Тюнберг гэдэг охины тухай нэрийг анх сонссон.
За тухайн үедээ бол уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм чинь дэлхийд дахинд яг ингээд бодит юм аа. Тэгээ энэний эсрэг тэмцээчээ гэдэг эхлээд Шведтэй одоо жагсаалт цуглаан зохион байгуулж байгаа. Дараа нь ингээд дэлхийн хэмжээний одоо алдартан болоод дэлхийд даяар ингээд одоо байгаль экологийн тэнцвэрийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зэрэг асуудлуудад улс орнуудыг уриалж исэн энэ охины талаарх шинэ мэдээлэл орж ирлээ л дээ тренд дээр. Гэсэн чинь би болохоор ингээд нөгөө хүний мэдгүй гай гэдэг юм л дээ. Энэ одоо ямар өтөлдгөө юм бэ гэд яг энд ингээд амандаа өглөөс удсан чинь аригуунаа тайлбарлаж байгаа байхгүй. Наад хүн чинь те чиний ингээ харж байгаа шиг өтлөхгүй байгаа юм биш ээ. Ингээд өөрийн одоо ингээд Аспергерийн синдром гэдэг ингээд одоо эмгэгтэй гэх юм уу? Нэмээд бас ингээд өсөлтний хязгаарладаг ямар нэг юм байгаа гэд хэлэнгүүд нь би ямар мангар юм бэ? Би ингээд нөгөө зарим юмн дээр мэдгүй ээжж ярьж байгаа маань ингээд бас би одоо энэ хүнийг юм одоо онцлогтой гэж мэдгүй сууж байгаа байхгүй юу? Яг л хой хүнийхээ онцлогоор ч ямар ингээ өтөлтгүй юм бэ гэд яг 10 жилийн өмнө байсан тэр охин хിവэрэ харагдаад за Тюнберг яагаад орж ирсэн бэ гэхээр ингэсэн. За Газ болон одоо Израиль одоо Палестин болон Газын зурвас бол ялчгүй олон нийтийн анхаарлын төвд байсаарчиг байна. 2024 оны 8 сард яг бөмбөгдөж эхэллүү те. Тийм бөмбөгдөж эхэлснээс хойш олонний анхаарлын төвд байсаар байгаа. За тэгвэл Грета Тюнберг тэргүүтээ одоо тэмцэгчд гэх юм уу нийгмийн зүтгэлтнүүд гэх юм уу эд нар Италийн, Сицилийн, Катаниагийн бомбтоос нэгэн одоо хөлөг онгоцонд суугаад Газын зурвас руу хүрэхээр аялалд гарсан байна. За ингэж одоо бүхэл бүтэн хэрвээ замдаа ямар нэгэн байдлаар зогсохгүй те байгалийн ингээд давдчгүй хүчнэ зүйлийн одоо нөлөөнд хавдахгүй бол 7 хоног яваад хүрх юм байна. Одоо Газын зурвас. Газын зурвас очихдоо мэдээж яг хөлгөн онгоцныхоо одоо зай талбайгаар хэм хэмжээгээр тодорхой хэмжээний хүмүүнлэхийн тусламж хүргэн. Нэмээд бас яг энэ үйлдэл маань ингээд олон улсад Газд тэндтэй 2 сая гаруй хүний яг ингээд амьд явах эрхэнд зөрчигдөөд байгаамаа хүмүүнлэхийн тусланд авч чадахгүй байгаа өлсөж үхээд байгаа нь одоо дайны хөлд нэрвэгдээд зүдрээд байгаамаа гэдгийг бид нар ингээд мэдүүлэхийн тулд ингэж явж байгаамаа гэдгийг Грета Тюнберг өөрөө ярьсан байлээ. Тэстэ Газд бол үнэхээр хүндэл. Мэдгүй би надад тийм видеонууд нь орж ирээд байна уу? Амьдрах хэрэг. Одоо энэ чинь бас Мальтаас, янз янз Европоос, Грекээс Газын зурвас руу тусламж илгээх гэхээр Израильчууд оруулахгүй байгаа. Тусламжийг оруулахгүй байгаа. Одоо хоол хүнс гих мэт тусламжийг оруулахгүй байгаа. Үнэхээр нүд тайлбарм аимшигтай үйл явдал болж байгаа. Одоо нөгөө алдарт Ленинградын бүслэлт гэдэг шиг Израильчууд яг 5 сарын дунд үеэс яг газыг бүхэлдэн бүслэлт хийсэн. Гаднаас ямар ч том хүмүүнлэгийн байгууллага тусламж оруулах гэсэн ямар ч одоо тийм үү тусгаар улс тусламж оруулах гэсэн Израиль бол оруулахгүй нэвтрүүлэхгүй байгаагаас болоод яг одоо нөгөө Ленинградын бүслэлтийн үеэр би ингээл хүүхэд байхдаа зөндөө олон ном сонирхож уншиж хахад тэгээ цохныхоо нөгөө ингээ мөстчдөг штэ. Тэрний долоодаг байсан. За ингээд одоо айлууд одоо юугүй болцсон, тижээвэр амтангүй болцсон. Сүүл рүүгээ хүүхдүүд алгуулж эхэлсэн гэл ингээл нөгөө барим тавим ярианууд зөндөө байдаг байсан. Одоо болохоор яг тэр одоо бараг 70 80 жилийн өмнөх үйл явдалд Газд тавтагдаад байгаа болохоор энийг дэлхийд дахинд хүмүүст мэдрүүлэхийн тулд Грета Тюнберг тэргүүтээ одоо зүтгэлтнүүд одоо нэвтгтнүүд яг одоо тийм үү газрын дундад тэнгистэй тэнгисийг гатлаад Газ руу очихоор ингээд одоо замд гарсан байна л та. За Грета охин зөв үйл хэрэг хийж байна гэж Батбаяр Бата бичсэн байна. Дараагийн мэдээлэл рүүгээ оръё. 72 дахь удаагийн дэлхийн мисс болж өндөрлөө 5 сарын 31-нд. Тэгээд дэлхийн мисстэй холбоотой хайлтуудаас нэлээд хэдэн улсуудад тэргүүлж орж иржээ. Мэдээж хэрэг Таиландд ихний ээлжинд тэргүүлж орж ирсэн. Ягаад Таиландд дэлхийн мисс гэдэг дэлхийн мисс бөгөөд дэлхийн мисстэй холбоотой мэдээллүүд 50,000 хайлттайгаар Таиланд тэргүүлж байгаа. Сучата Чуангсри гэдэг ийм хайлт тэргүүлсэн байна. За энэ бол ялагч. Яс яга инээд. Миний нэг харцсан уу те. Одоо тарчлаа. Ингэсэн нөгөө 10 жил байхад хүүхдүүд чинь ингээд нэг даалгавраа хийсэн хүүхд чинь багшаа гэдэг да. Багшаа би эдрийг яга шалгахгүй би шалгалыг гэл нэг тийм баг алсан хүүхдүүд байдаг да. За түрүү нэвтрүүлэг эхлэхийн өмнө би 4 дахь мэдээгээ хараахан зөв хальт гүйлгээд харчигээ судсан чи ариугүй эндээс нэвтрүүлгээ эхлэе. Хурдан эхлэж юм бол цаг яваад байна гэж бүр эндээс найруулагч Чимбароо бүр дарамт учруулсан шүү дээ баг. Тэгээд одоо яг ингээд нөгөө нэг ярих гад хүлээгээдсэн сэдвээ ярих гад байна л та. За энэ одоо найруулагчийн харуулж байгаа бол Чуангсри гэдэг юм бүсгүй. Энэ дэлхийн мисс энэхүү Таиландаас анх удаа дэлхийн миссийн цомыг өргөж байгаа юм байна. Дэлхийн мисс гэдэг энэ титмийг өргөж байна. Чуангсри гэдэг энэ Таиланд бүсгүй бол ямар учиртай вэ гэхээр өөрөө 16 настай хөхний хорд авдраар өвдөж исэн юм байна.
За хүүхний хор давдрын ялагч гэж хэлж болно. За энэ хор давдрын ялагч тэгээд бас болоогүй. Өөрөө энэ хүүхний хор давдартай тэмцэх аян өрнүүлээд өөрөө энэ зохион байгуулалтаагаар хүүхний хор давдрын эсрэг одоо мэдүүлэг ухаалаг сурчлага хийх ийм ажлуудыг хийгээд ингээ өөрөө явдаг ийм бүсгүй ялагчаар тодорч байна. За энэхийн Хайдрабад хотод энхүү энэ мэдээллийн мис өрнсөн бэлээ. За тэгсэн чинь бас нэг сонирхолтой би зүгээр юм олж ирсэн мэдээлэл болгоод өгч байгаа шүү. Таиландд 50,000 хайлтгаар Чонгсри гэдэг хайлт тэр хоёрт орж байгаа. Нэг тэгсэн чинь 2 сая хайлтгаар нэг мэдээ явж байна. Би Таиланд хэлээр мэдгүй орчуулсан чинь Таиланд чинь албан ёсны засгийн газраас нь бүр суглаа явуулдаг юм байна. Суглаа лото явуулдаг юм байна. Тэгээ тэрийг тэр үндэстэн даяараа хүлээж агаад лотогоо үздэг юм байна. Ингээд азтан дундаас ард түмэн дундаас шалгаруулдаг. Тийм мэдээ явдаг. Төрн лото явуулж байгаа. Төрн юу? Засгийн газраас. Ямар нэгэн одоо шагналын явах уу? Сангийн яамны сайд тий. Сангийн яамнаас нь юм их. Ямар сонирхолтой юм бэ? Манай төр засгийнхаа сонсч нөө. За алуул. За ярьшгүй. Төр одоо лото явуулах хэвээр. Яамал л шүү дээ. Бид нар лото явуулах хүсэндээ байгаа. Би бас Таиландчиг баймаар л. Энэ гэхдээ одоо найрлагч мис бүсгийн зургийг өгөөд энэ би ингээ хараад бодож л та. Би жишээ нь ингээ амьдралтаа хизээч юм хөөрхөн байж үзээгүй болохоор ийм хөөрхөн бах ямар болоо гэд. Тэгээ саяхан нэг юм уншиж байсан. За саяхан нэг юм биш би нэг подкаст сонссон чинь тэр подкастн дээр нэлээд олонний танил найруулагч ингэж ярьж байгаа байхгүй юу? Хөөрхөн байна гэдэг чинь ерөөсөө юу юм аа? Одоо ингээд бид нар ингээд тийм энгийн хүмүүс одоо тэр хүн чинь айгүй алдартай хүн яриа сууж байгаа байхгүй юу? Бид нар энгийн хүмүүсээ үнэхээр хөөрхөн төрсэн хүмүүс нэг насаараа хизээч цүнхөө өргөдөг юм аа. Хэрвээ чи цүнхөө өргөж байгаа бол чи өөрийгөө хангалттай хөөрхөн биш л гэж бодгсон чинь би бодож байгаа байхгүй юу? Насаараа л цүнхөө өргөж явж байна гэдэг. Тэгсэн чи энэ бүсгүй бол үнэхээр бүр хаанаас нь ингэж энэ одоо ингэж төгс төрд юм бэ л гэж би хараа суучлаа л та. Намайг номоод тэгсэн шүү дээ. Та царинда тарсан хайштай юм уу? Та яагаад ийм сайхан хайштай царинда таруулж байгаа? Царин мөн жаашаа тахгүй бол амьдрахгүй шүү дээ. Харахгүй. Номоод хэлсэн болохоос шүүнөө. За тэгээд дэлхийн мистэй холбоотой ганц хоёр өөр мэдээлэл байна. За манай Монгол улсаас бас хүн явсан. За энэ улсын харцаг Батбаярын охин явсан юм байлээ. Эрдэнэ сүлдэлэг охин явсан байна. За гэхдээ хараахан дээгүүр бол амжилт үзүүлж чадаагүй. Гэхдээ ямар ч их орноо төлөөлөд оролцсон. За энэ дээр нэмээд бас нэг сэдв энэ удаагийн дэлхийн мисийн сэдв яг үндэ опал буюу энэ Таиланд мистэй холбоотой биш хил ам татлуулсан нэг асуудал болсон. Энэ нь Их Британий мис Мила Маги гэдэг юм уу? Бүсгүй оролцсон. За ингээд дэлхийн мисд оролцож хагаад тэмцээний дундаас нь орхисон байгаа юм. Тэмцээний дундаас орхихдоо юу гэж хэлсэн бэ гэхээр энэ одоо дэлхийн мисийг зохион байгуулах мөнгийг чинь юм баян ирчүүдэл одоо санхүүжүүлдэг юм байна л да. Энэ одоо зохион байгуулагчийг дэмжигчдийг ийм зугаацуулах үүрэг авдаг. Дээрэс нь бидний зүгээр л нэг юм зүгээр л зугаацуулдаг сармагчин шиг бид нарыг ашигладаг гэсэн юм хэлээд нэрээ татсан. За ийм асуудал болсон. Энэ анхаарлын төвд яг зэрэгцээд энтхэгийн нэг одоо мис. Гэтэ энэ яг дэлхийн мис чинь олон төрлийн бас мисүүд бас явдаг. Miss Grand International гэдэг бас зохион байгуулалт. За энд одоо дэлхийн мисд төрүүлсэн Miss Grand International гэдэг цолыг зүүсэн нэг эмэгтэйг одоо бүсгүй өөрийнхөө зовлонгийн талаар мэдээлэл гаргасан нь бас нэлийн олонний анхаарал татаад байна. Мисүүдтэй холбоотой яриагаар гэсэн үг л дээ. За Рэйчел Гупта гэдэг гин бүсгүй өчигдрөө нөө уржигдах ер нь сүүлийн хэдэн хоног ерөөсөө шууд TikTok-ороо YouTube-ээр нэгэн зарлаад байгаа. За Miss Grand International гэдэг энэ тэмцээнд орсноос хойш надтай яг би бүр ингээд яг ялсандаа л баярлсан. Ялахын тулд би үнэхээр хичээсэн учраас ялсан өдрөө л баярлсан. Ялснаас хойшхийн хугацаа бол миний хувьд бүр амьдралын минь хамгийн тарчилсан зовсон юм өдрүүд байлаа гэд. Яагаад ингэсэн чинь энэ одоо ингээд дэлхийн ийм тэмцээнд ялуулахын тулд засгийн газраас нь мөнгө өгдөг юм байна. Ингээд айлгал өгчиж ялуулдаг. Тэгээд айлгал өгчөнгүүт энд нь одоо ингээд ялсныхаа төлөө засгийн газартаа гэх юм уу энтэх улстай би өртөө юм шиг болсон. Өртөө юм шиг болоод намайг энэс цааш дэлхийн Miss Grand International-ийн дагуу энэ нөгөө зохион байгуулсан байгууллага нь авч өөр юмд ашиглахаар болсон. Гэсэн чинь тэр нь юу гэсэн чинь буудалд аваачаад бас ганцааргийн бүтэн сар айлгацсан. За. Ерөөсө хоол ундны мөнгө нэмж өгөөгүй. Энд чинь очиод ингээ буудалд байж байгаа. Тэгээд солиод намайг нэг бүр хотын захын нэг хауст сар байлгасан. Тэгээд тэнд би гар утасчгүй өөрөө гар утас авсан. Би өөрөө энэ цагаан хоолд хүн. Тэгтэл надад ерөөсө хоол авах мөнгө байхгүй. Надад тэндээс нь олоод идчих юм байхгүй маш хэцүү байсан. Тэгээд намайг яасан бэ гэхээр энэ одоо бичлэг нь одоо манай найрлагч өгч магадгүй ийм лайв ТV-гээр
амар тийм хямдхан бараа заруулах тийм инфлюенсер маягаар ажиглаж эхэлсэн. Тэр нь бүр ингээд санаа замбар ингээд бүжиглээд ингэж яж байгаа. Тийм юм болсон. Тэгэхээр энэ дэлхийн мис гэх юм уу гоо сайхны юм одоо юу вэ шүү дээ. Тэмцээнүүд бол та нарын бодоод байгаа шиг ийм зүйл биш ээ. Охид бүс хүүчүүдэд би одоо хандаж хэлмээр байна. Энэ одоо ер нь соёл нь ийм юм бэлээ гэд. За ийм мисийн төрлийн тэмцээнүүд ер нь бас жоохон нэр хүнд ингээд ийхүү унаад байгаа тийм асуудал. Яана бүр яг бичлэгийг өгчлөө штэ. Үнэхээр зураг шиг гой бүсгүү нэг хоёр борд савтай кофе шиг юм барьсан бүжиглээ зогсож штэ. За энэ хажууд нь байгаа нэг Таиланд мис төрүүлсэн гэснээр тэрнийхээ төлөө ингээд тэдэн зүйлсний төлөө ингээд өртөө болоод тэгээд тэрнийхээ төлөө ингээд бараа зарах үүрэгтэй болсон гэж байгаа. Юм хүм за зарж болно. Одоо тэг хятадын инфлюенсерүүд ч одоо хитэн саяар нь лайвын хүн үздэг юм а зараа байж байгаа штэ. Тэд нар бол тэр дуулнуу бүжиглэнүү хамаа алга. Гэхдээ эн чинь одоо бүхэл бүтэнтэй Miss Grand Universe лөө тийм тэмцээнд Grand International гэдэг тэмцээнд төрүүлчээ. Тэгээд ингээд яг үнийг хэлэхэд алиалагч чиг ингээд зогсож байгаа надад бол мэдгүй. Эсвэл би бүр ингээд өрөвдмөрт санагдчихлаа шүү дээ. За хажууд нь байгаа энэ Таиланд залуу бол энэ одоо яг энэ Miss Grand International зохион байгуулж байгаа залуу. Энэ залуу чинь шууд ингэсэн өөлж яриад байгаа энэ ирээжлгүй та. Намайг ингээд өдөр болгон чимхэж үзээд эндээс чин хасмаар байна, эндээс чин хасмаар байна. Өдөр болгон миний жингийн толгой яриад байдаг гэсэн ингээд. Тэгээ өөлж яриад байгаа хгүй хөөрхийн. За бүр тий би нөгөө яг ингээд нөгөө дотор хүн маань цухалцаад яг эфир дээр хараад хэлэх гэжээ бүр. Зээ дүүд гэж хэлэх гэж шүү бүр. За тэгэхээр мисийн тэмцээнтэй бас холбоотой иймэрхүү бас асуудлууд гарч ирээд байна те. Дэмжин ажиллагчид танилцуулаад хий манай нэвтрүүлгийг панкреатин дэмжин ажиллаж байна. Панкреатинтай байхад хоолноос бүү татгалзаа. Та хүссэн хоолоо идмээр байвч гэдэс тань дүүрээд за одоо тань хямраад байгаа юм биш үз. Нойр булчирхаан цочмог өрөвсөлттэй болон өвдөлт зөөвөртэй үеч панкреатин танд тусална. Шинжлэгдсэн савлгаатай шингээлтэн сайн панкреатиныг та өөрт ойрхон юм бүх хэмжээ сангаас худалдан аваарай. Утасны дугаар нь 77 33 11 80 54 33 11. Манай нэвтрүүлгийг панкреатин дэмжиж ажиллаа баярлаа. Баярлаа. За дэлхийн мисүүд ч одоо ийм л юм болдгийм байна. Би бас ингээд хараад энэ нүд хэлтэрмаар одоо ингээд Miss Grand International ялцсан гэцнэ. Зохион байгуулсан нөгөө Таиланд залуу нэг хажууд нь бүжгэлцсэн тэгээд юм зараа зогсож байгаа. Би нөгөө эхлээд чамаг яг энэ мэдээлэл ярьж эхэлсэн шүү дээ. Намайг буудалд ингээд 1 сар байлгаад хоол өгөөгүй, утас өгөөгүй гэж ярангуут нь би дотроо өөрийн бодож судсан л та. Юу бодож ирсэн бэ гэхээр за эмгэгчүүд ч одоо тий Aishwarya Rai, Priyanka Chopra гэдэг одоо дэлхийн мисүүдээр алдартай гоо бүсгүүчүүдээр. За тийм болохоор бодлогын хүрээнд засгаас нь мөнгө өгдөм байна. Манай ингээд нөгөө бор зүрхээрээ явж байгаа мисүүдийн хажууд та нэр хоол өгсөнгүүгээ сууж идэг бас л ингээд нөгөө одоо аваа сурцсан гэдэг шиг ийм юм а ер нь манайхыг бодоход давуу талтай байна да гэж бодоод сууж исэн баггүй. Гэвчиг ингээд юу ингээд теле шоп биш теле маркетинг хийлгээд за зүгээр ингээд яриулаад зогсоож болно гэвчиг бүжиглүүлнэ гэдэг энэ нэг тийм сайн дурандаа бүжиглэх байхгүй. За ингэсэн мэн ямар тэнэг юм бэ? Манай охтууд төрүүлэхгүй байгаа нь баг бахархал болчихоо бор зүрхээрээ оролцоод гэсэн мэн хог явагдсан байна. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл бас одоо нэгэн эмэгтэйтэй бас гоо сайхан залуунаас одоо тэгээд ер нь юмтай л холбоотой мэдээлэл юм а. За энэ бүсгүйн талаар би яг тухайн үед нь одоо 2008 онд энэ бүсгүйтэй холбоотой нэгэн үйл явдалтыг дээд дэлхийд даяараа шуурж ялаа. Тухайн үед би бас ингээд нөгөө мэдээ бичижсэн болохоор мэдээ бичээл суужсэн байна л да. Тэгэхээр Katy Piper гэдэг энэ бүсгүйг одоо найруулагч зургийн нөхөр ингээд магадгүй ингээд яг одоо зургаар харахаар хүмүүст ямар мэдрэмж төрхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өөдөөс нь ингээд нөгөө нэг нүүр тулаад харах юм бол хүний ингээд нүд нэг дэлдэрмар царай байдаг штэ нэг гэмтэлтэй ч юм уу те. Тэгсэн чинь энэ бүсгүй болохоор нүүрэндээ хүчил цацуулж ясан бүсгүй байхгүй юу. За тэгээд хүчил цацуулаад Британий одоо хувь хүний нууцыг хамгаалах хуулийн дагуу одоо нэрийг нуцалсан байсан зураг хүргийг гаргаагүй одоо ийм бузар булаа хэрэг гарлаа энэ бүсгүй ингэж гэмтээсэ ингээл хөвлүүдэн шуугаалсан тухайн үед зураг нь хөргөнтэй бүх юм далд байсан боловч 2008 онд яг энэ хэрэг явдал гарсны дараа 2009 онд би ер нь те эмгтээчүүд ингээд дараагийн эмгтээчүүд ингэж хохирох энэ одоо үйл явцыг одоо би зогсоохын тулд урьдчилан сэргийлэхийн тулд би нэрээ ил гаргалаа нүрээ ил гаргалаа гэд гарч ирсэн. За
гарч ирэхдээ ингээд одоо энэ болохоор ингээд нүрээ сэргэн засах маш олон тооны мэс засалд орчоод байгаа зураг нь найруулж өгч байна. Магадгүй ингээд яг 2008 оны тэр нөгөө нэг одоо юу вэ хүчлийн дайралтаас нь хүчлийн халдлагаас нь өмнөх зургуудыг харангууд бас л гоо үзэсгэлэнтэй бас л нөгөө цүнхээ өргөхөөргүй бүсгүй байгаа даа байхгүй юу? Тийм бүсгүй байсан чинь нэг залуутай 2008 онд танилцсан. За танилцахтаа ингээд тэр залуу болохоор ингээд фэйсбүүкээр ингээд юм бичээд залууч өөрөө дажгүй царайлаг залуу заяа. Тэгээд ингээд өөрөө тэр чинь энэ бүсгүйч одоо 2008 онд 24 5 настай. За тэгээд дажгүй царайлаг залуу юм бичихэр нь болцоод хоол идээд ер нь бол биендээ ингээд нэг залуу хүмүүс уурал татагдсан. Тэгээд ингээд үерхэж эхлээд ердөө 2-7 хоногийн дараа. За нөгөө залуу нь ингээд эмхтэйг ингээд тийм үү буудлын руу дагуулж ороо. За одоо биеинд нь хүч хэрэглээд гимтээгээд цус нүжийн гартал нь гимтээсэн. Гівчиг ингээд эмнэлэгт очиод тэр ингээд шарах сороо идэж захта өөрөө ингээд те би ингээд баг явгнаас унтсан юм аа ингээд би хин нэг хүний ингээд хүчирхийл дайралтанд өртөөгүй гэж хэлсэн. Энэ бүр ингээд яг энэ дээр те намайг нэг хүн ингэцэн гэж хэлсэн бол ингээд магадгүй ингээд өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан байж болох юм. Яг энэ ингээд тэр халдлагаас нь хойш 2 хоногийн дараа бүсгүйг ингээд дуудсан. Дуудахт нь бүсгүй ингээд айсандаа очиж байгаа юм байна л та. Очихт нь нүүрлөө нь ингээд одоо хүчил цацаад юу ч хүү ингээд одоо өрөөснүүд нь хараагүй нүүр ам нь ингээд уруулын ингээд хоорондоо наалтаад ингээд ятсан идэгцэн байсан энэ анхны зургууд нь байд. Одоо энэ найруулга зургийг нүгж дээ те. Энэ хин цац нөгөө залуу цацчих юм уу? Нөгөө залуу нь яг ингээд хүнд мөнгө төлөөд хүнээр цацуулаад за тэгээ тэр хоёр бол угаасаа амар агааз. За одоо тэр хоёр болохоор угаасаа бүх насаараа хоригдох ял бүр одоо 2 удаагийн ял шийтгүүлсэн. Тэгээд яг хөө тэр цацсан залуу болохоор 8 жил хоригдоод суллагдсан бол яг тэр одоо санаачилсан за эмхтэйг ингээд одоо хүчирхийлэл ингээд айдас хүйцэд одоо автуулж ирсэн тэр залуу бол одоо шорондоо байгаа юм байна. Кэти Пайпер ямар одоо хэрэгээр одоо трендээр орж ирсэн бэ гэхээр номоо хэвлүүлсэн. Энэ номон дээр өөрөө бас ингээд яг түрүүн чиг төрсэн те хөөрхөн байх гэдэг чинь айгүй өөр бидний ингээд мэдрэхгүй ойлголт юм байна гэд яг ярьжсэн. Тэгсэн чинь энэ одоо 41 настай эмэгтэй маань одоо ч би үзэсгэлэнтэй цаг хугацаа нас гоо сайхан өөрийн гэсэн орон зайгаа ингээд одоо эзэмших гэдэг нэртэй ийм номоо гаргаад номон дээрээ би эмэгтэй хүн бол ер нь эрчүүдийн нүдэн дээр ингээ хөтөлтгөө эмэгтэй хүн ямар ч байсан тухайн үеийнхэн залуучууд эрчүүд өөр ингээ сонирхсон хэвээрэл байдаг. Гэхдээ би эрэгтэй хүний харцнаас 24 наснда салж исэн. Тухайн үед би ингээд аимшигтай царайтай болоод хинч намайг ингээд тоож харахааргүй болоод над руу харсан хүмүүс нь нүдэнд альдэрж исэн. Тухайн үед ингээд хүмүүс намайг ингээд өмнө нь би ингээд гоо сайхан байх, үзэсгэлэнтэй байх, залуу байх гэдэг ямар их хүч чадал, ямар их баялаг юм бэ гэдгийг огт ойлгодгүй байсан бол яг тэр мөчөөс хойш би ингээд дандаа хүмүүсийн дайралт оромжлын бай болж исэн. Гэвчиг би ингээд одоо дараагийн эмэгтэйчүүд миний ингээд мэдэрснийг бити мэдрээсээ яг энэ ингээд алдаануудыг бити тавтаасаа гэсэндээ ингээд хүмүүсийн өмнө ил гарснаасаа ерөөсө харамсдаггүй гэд иймэрхүү юм ал битсэн юм шиг байна л та. Тэгээ хамтран ажиллаж танилцуулаад тийм манай нэвтрүүлэгтээ толов барилгагчтай family хар цагаан болон бүх төрлийн хувцсны шингэн вонг хамтран ажиллаж байна. За family бол үндэсний үйлдвэрлэгч монголчуудын шингэн вонгтын брендийг гаргаж байгаа юм байлээ. Би энийг ашиглаж үзсэн. Тэгэд манай эхнэр нэг тийм нэлээд бас нэг тийм юу ажил хийгээд үйлдвэрт ажиллаад хувцс нь ингээд толб болцсон. Тосны толб болцсон. Тэгээд family-гаар сая бүтэн санд хийгээд ямар шүү нэсэн чинь толб нь харилцсан байлээ. Үнэхээр өнгө орцсон байлээ гэдэг жишээлээ. Би бүр бас нарийн байгаа зү дурч үзчихэж шүү дээ. Family Book-ыг би бас ер нь үндэсний үйлдвэрлэлээ хоёлаа нөгөө ярихтай их дуртай байдаг шүү дээ. Цаанаасаа л огшоод байдаг тий. Манай үндэсний мөнгө гадагшаа гарахгүй дотроо үлднэ хий одоо тий хүний нохоо итгэр өөрийн нохоо итгэл бид нар ч угаасаа л эртнээсээ зүгээрээ ярьдаг. За тэгвэл family-г би яг одоо family-гээр угаацсан хувцастаа сууж ин л та. Тийм үү. Би бас одоо өчтөр ингээд бас хүүхдүүдийнхээ хувцсыг өөрийнхөө хувцсыг family-гээр угаасан. Нэг ийм юм ажиглагдсан. За тол барилгагчтай би бол нэг хайхтар толботой хувцс хийж үтсэнгүү. Гэхдээ би нөгөө хүүхдийн цагаан цамц одоо нөгөө юуны одоо сургуулийн цагаан цамц байгаа шүү дээ. Поло цамц гэж ярьдаг. Тэр мөрний нугаахтаа би дан цагаан хувцснуудаа хийчээд 3-ыг хийсэн байхгүй 3 ингээ халбаг аяг гэх юм уу юу гэдэг хэмжигчээр нь. За хийсэн чинь ингээд юу угаалгын машин бүхэлдээ хөөс болцсон. Нөгөөх нь арилгах гэж би дахид зайллаа заяа. Тэгэхээр би бас хэтрүүлсэн байгаа байхгүй. Тий хөөсрөл цайтай юм бэлээ.
Маш хөөсрөлцөөтэй. За тэгээд энэ шингэн угаалгын унтаг шүү дээ. Шингэн угаалгын унтгийн нэг давуу тал нь поригдгүй. За одоо ингээд нөө яг хөрөө угаалгын унтаг чи поригад харшил үүсгээд хувц угаалсны дараа бас нэг юм захтнуулаад байдаг. Шингэн угаалгын унтаг тийм асуудал байдгүй. Нэмээд энэ одоо family brand бол өөрөө юм юу толгой барилгачтай гэдэг байна шүү. Хүүтэн усанд хүртэл угаах боломжтой юм лээ. Та бүхэн family гэдэг family brand гэдэг тавиал аль бисны Facebook page дээр байгаа. Энэ дээр нь дэлгэрэнгүй видеонуудыг оруулаад бүр ингээд шууд цав цагаан бүр хайрын гэмээр цав цагаан цамцан дээр очиод юу цацж үзүүлж хэлээ. Одоо нөө цуу гэдэг штеп. Цууж усаа ярилдаггүй штеп. Цуу цацчаа дараа нь зур хүүтэн усанд очиод ингээд гараараа угаагаад зэв зэрхэн болгочихжээ. Түүс зүгээр ерөөсөө нотолцсон байгаа тийм байна. Нотолцсон байгаа тийм одоо бүтээгдэхүүн байлээ. За энэ гайхамшигтай одоо үндэсний брендийг та бүхэн худалдаж хөргөл дээр худалдаж авах боломжтой. 88 11 38 тэг 6 гэдэг дугаарлуу та бүхэн залгаарай. За хөргөлт нь тодорхой тоохоор шууд хүргээд үнгүй хүргээд өгөх боломжтой юм байлээ шүү. 88 11 38 тэг 6. За 86 11 38 тэг 6 гэсэн бас дугаартайгаа 3 литрийн энэ үнэн нь ууг нь 41250 гэж байгаа. Яг одоо 33000-аар зарж байгаа юм байна. Та бүхэн яг залгах юм бол 33000-аар 3 литрийг нь худалдаж авах боломжтой юм байлээ. Тэгээд мэдээж ингээд одоо чи ядах шиг ахуйтай биш те. Гэртээ биш зочд буудал, зоогийн газар, угаалгын газрууд, офис цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувлал, амралтын газрууд, кемпүүд, уул уурхайн компани болон хувцас дээр нь хэр толб их үүсдэг автосферын газрууд зэрэг байгууллагууд ер нь бол бас түлхүү ашиглахад бас боломжтой те. Яг тохиромжтой. Үндэсний л үйлдвэрлэл шүү дээ энэ ч одоо үндэсний. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ толгой барилгачтай family brand хар цагаан болон бүх төрлийн хувцсын шингэн вог хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл ингэсэн байна. Яасан байна? Украинд Pearl Harbor гэдэг хайлт 10,000 хайлтаар орж ирсэн байна. За. Тэгсэн чинь Оросд Иркутск гэдэг хайлт 100,000 хайлттайгаар тэргүүлсэн байна. За тэгэхээр Pearl Harbor гэдээ яагаад орж ирээд байгаа вэ гэдээ бас бүгдээрээ сонирх юм. Оросууд өнгөрсөн 6 сарын 1-нд өчигдөр болсон халдлага боллоо. Оросд бүр Оросын гүнд халдлага болсон. За энэ одоо халдлагыг бол Оросын Pearl Harbor боллоо гэж нэрлэж байна. Аимшигтай том юм халдлага болсон. Яасан бэ гэхээр Украинчууд Оросын агаарын нисэх хүчний цэргийн 4 баазд цохилт өглөө. 4 бааз. За энэ зүгээр нэг цохилт өгөөгүй. Энэ нийт одоо ажиллагаа бол юу Аалзны тор гэж нэрлэж байгаа. Энэ Аалзны тор гэдэг ажиллагаа бол за энэ Илья Пономаренко гэдэг энэ бас Twitter чинь нэлээд алдартай дайны сурвалжлагч юу гэж хэлж байгаа вэ? Бүх цаг үеийн хамгийн шилдэг одоо мууд тусгай ажиллагаа боллоо гэхэд хэлсдэхгүй байхаа гэсэн юм Twitter оруулж ирсэн байлээ. За энэ 3.4 сая энэ одоо видео юуг нь үзсэн постыг үзсэн байлээ. Украины зэвсэгт хүчин 18 сарын турш төлөвлөсөн энэ юугаа одоо Аалзны тор гэдэг тусгай ажиллагаагаа өчигдөр одоо хэрэгжүүллээ. Энэ яасан бэ гэхээр дайны талбараас 4000 км-ийн цайнаага манад одоо ойрхон байгаа. Манай энэ алс дорнод байгаа Ирхүү муужид байдаг Белая гэдэг нисэх хүчний бааз, энэ зэвсэгт хүчний нисэх хүчний бааз гэдэг цэргийн баазд нь цохилт өгсөн байна. За тэгээ болоогүй Оления гэдэг одоо Мурманскт байдаг Ягилиево гэдэг яасанд байдаг энэ минь 4 газар нь цохилт өгөөд юу бөмбөгдсөн бэ гэхээр 40 Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг нь устгасан байна. За энд нь Туу 95, Туу 22, Туу 160 гэдэг хамгийн сүүлийн супер стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг нь инхүү бөмбөгдчлөө. За яасан бэхээр эдгээр ч ууг нь ангаартах хэвээр дээгүүрээ хамгаалалттай байх хэвээрсэн чинь дөхөж очиад ачааны машин дөхөж очиад ачааны машин дотроос нь дронууд гарч ирээд тэгээ дээгүүр нь ороод за энэ 40 бүр ангаарлуу нь орж байгаа 40 онгоцын сүнөөчлөө гэж мэдээлж байна Украины талаас. За өөрөөр хэлбэл Оросууд энийг яагаад Pearl Harbor гэж нэрлэж байгаа вэ гэхээр Оросын стратегийн бөмбөгдөгч гэдэг бол цөмийн бөмбөг цохид өгөхтэй онцгой тийм бөмбөгдөгч онгоцуудыг эднүсийг устгаснаар нэлээд хэсгийг одоо ингээ байхгүй болгочихж байна Оросын. Ийхүү одоо бүс нутгийн цөмийн одоо цохилт өгөх чадварт нь нөлөөлөх хэмжээний юм хохирол амслаа. Ойролцоогоор бол 2 тэрбум долларын хохирол амслаа гэсэн мэдээлэл байгаад байна. За энэ олон зүйлээр хүмүүсийн анхаарлыг татж байна л да. Украин
энэ удаа дайны талбараас бүр хор 4,000 км цаатай эрхүү мужид энэхүү одоо цохилт өгч ийн гэдэг Оросын гүнд нэвтэр цохилт өгч байна. За үүнтэй холбоотой мэдээж хэрэг янз янзын одоо тагнуулын асуудлууд яригдах байх. Орос дотор Украиныг дэмжиж байгаа олон дэмжигчид байсан болоод тэднүүсийг ашиглаад ийм ойрхонд өгч очиод зүгээр л маш хямдхан төхөөрөмжүүдээр цохилт өгчлөө л дөө. Одоо машин зүгээр л ачааны машин очиод дотроос дронууд гарч ирээд дрон ч нь бол тийм үнэтэй шүү дээ. Тэгээд 2 тэрбум долларын цохилт өгч байна. Тэгээд одоо ангарт байсан тэр одоо 2 тэрбум долларын 40 гаруй онгоцноос гадна найрлагч өгöd байгаа зурган дээр өөр болон төмөр зам гэх мэт одоо стратегийн чухал дэд бүтцүүд бас устгагдсан харагдаад байна л да. За ингээд үүнтэй холбоотой саяхан одоо дроны ер нь бол дайм бол дроны дайм болчлоо л да. Путинийг яг нисдэг тэргээр нисэж яхад дроны халтлага болсон. За яг аллах болох төгсөн. Гэхдээ Оросд бол хамгаалж чадсан. Ингээд үүнийх нь хариуд нь бол панцираар Киев цохилт өгсөн шүү дээ. Одоо ийм том цохилт өгсөний дараа ямар хариу үйлдэл үзүүлэх нь олон хүмүүс чих тавин хүлээж байгаа бах. За ер нь бол Украины талаас бол маш тодорхой одоо санаагаа хэлж байна. Бид нар энд байна шүү. Барууных нь бид нар ингээд тэмцэж чадна. Ийм хэмжээний наривчлалтай тусгай ажиллагааг бид нар хийж чадна гэдгээ ингээд өөртөө хэлхийг хүсэж байгаа юм шиг байлаа. За тэгээд Оросууд Pearl Harbor, Оросын Pearl Harbor боллоо гэсэн чинь Украинч зөрүүлээд Pearl Harbor гэж юу хэлээ гэд хайгаад трен дээр орж ирээд байна. Зөв. Айхтар юм болжээ. За дараагийн мэдээлэл би нэг мэдээлэл хүргэчихэд дуусгах удаа амжихаг болж байгаа шиг байна. Ингэсэн British Airways гэдэг Британий нислэг үйлддэг одоо онгоц байгаа юм. За энэ нислэгийн компанитай British Airways гэдэг компани ингэсэн ба Сан Францискогоос Лондон руу нисэх юм замд одоо нэлийн хол Атлантын талайг туулдаг нислэг дотор бизнес классынхан чинь бас онцгой шүү дээ. За ер нь нэлийн бас эрхлүүлцдэг. Тэгээ ингээд нислэг дунд чинь энэ хол нислэг дунд чинь нөгөө үйлчлэгч орж ирээд нөгөө ундаа болон янз янзын ямар үйлчлэгч чинь чухал шүү дээ. Тэгсэн чинь бизнес классынханд орж ирдгвэ нөгөө үйлчлэгч нөгөө ундаа болон кофего санал болгодог. За тэгээ нэлийн хүлээгээд л тэгээд хэзээ болох юм бэ гэсэн чинь яг үйлчлэгчдээс нэг эрэгтэй онгоцны үйлчлэгч нь олдохгүй байгаад. Тэгсэн чинь ингээд онгоц даяараа баахан ингээд хайсан юм байна. Дотоод ингээд онгоцны үйлчлэгч нар хайчж үгээ хайсан чинь за энэ эрэгтэй үйлчлэгч онгоцны нөгөө бизнес классын 0 дотор нь шалдан бүжиглээ зогсож ясныг нь олж харсан гинэ. Шалдан бүжиглээ зогсож. За тэгээд энэ ахлагчны нэг аваад бас арга хэмжээ аваад бангадсан. Тэрийг нь бас ингээд онгоцны нисчихсэн хүмүүс л олоод харсан юм шиг л да. 0 дотор шалдан бүжиглээд байжсэн. Тэгээд нөлөөнд орсон байж магадгүй гэж ярьж байлаа. Тийм л ахaltaа тий. Тэгээд үүнтэй холбоотойгоор бас нөгөө хайлт нь 50,000 хайлттайгаар Америк нэгдсэн улс Англид бас тэргүүлээд байлаа. За British Airways Flight Attendant гэдэг аль тэргүүлсэн байлаа. Энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ хэрвээ та ханиа томоо хүрсэн бол Тайлал хотын тусламжийг аваарай. Ураатай Тайлал хот хамтран ажиллаа. За мөн толб барилгагчтай Family хар цагаан болон бүх төрлийн хувцсны шингэн бог үндэсний үйлдвэрлэгч Family брэнд хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.